Халиуна гэдэг. Тэр 10 настай. Халиунагийн аав замын цагтаа болохоор тэр замын хөдөлгөөний дүрмээ зөрчилгүй сайн баримталдаг. Найз нартаа үлгэр дуурайл болдог сайн охин юм. Харин энэ хүүг Бороо гэдэг. Халиунатай нэг ангид сурдаг. Бороо замын хөдөлгөөний дүрмээ хаяахан зөрчдөгч халиун түнд байнга самлж байдгийн ачаар одоо замын хөдөлгөөний дүрмээ сайн баримталдаг болсон. Улаан гэлээр гарч болохгүй. Машин байхгүй нэ штэ явъя. Зам унлан гарахтай заавал ногоон гэлээр гарахтай. Тэр ногоон гэрэл асан байна шнэ. Үгүй дээ, машин зөрөөсөн гэлэн дэх явган зөрөөсөн гэлэн гэж өөрөөр байдаг байхгүй юу? За. Тэр ногоон гэрэл асч одоо хоёул ногоон гэлээр гарах идэггүй. За тэгээд одоо яах вэ? Хоёулын энэ дагаад цагаан шиг мар гарна да. Юу чамтай марсаар хичээлээс хоцорлоо. Одоо явъя. Явган хүмүүс зөрөөлөг хийдэг юм. Хоёулаа хичээлээс хоцорлоо гэдэг үг чинь харин яг зөв шүү. За урд явъя. Хүүхдүүд та бүхэндээ та нарын заавал мэдэх ёстой замын хөдөлгөөний тэмдэглэгийг танилцуулъя. Тээврийн хэрэгсэл эсвэл явган хүн зорчиход зориулсан зурвас газрыг зам гэнэ. Замаар автомашин, мотоцикл, трактор, ундаг дугуй, мопед, ердийн хөсөг гэх мэт олон төрлийн тээврийн хэрэгсэл зорчдог. Харин явган зорчигч замын хоёр талаар явган зорчигчид зориулсан замаар явах ёстой. Хэрв зам хөндлөн гарах болбол явган хүнд зориулсан гэрлэн дохиотой болон гэрлэн дохиогүй гарц гармаар гарах ёстой. Явган зорчигч тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн ихтэй гудамж замуудад хүмүүсийг аюулгүйгээр зам хөндлөн гарахад зориулан явган хүний гарц буюу гарам байгуулсан байдаг. Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж гарцаар гарч яваа хүмүүст зам тавьж өгөх үүрэгтэй байдаг учраас хүүхдүүд та нар зам хөндлөн гарахдаа ямагт гарцыг ашиглаж байх нь зүйтэй. Гэрлэн дохио бол тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдыг аюулгүй зорчиход тусалдаг тохиолдол юм. Машин зориулсан гэрлэн тохиолдол нь улаан, шар, ногоон гэсэн дараалалтай байдаг. Машин нь улаан гэрэл ассан үед зогсож, ногоон гэрэл ассан үед явдаг. Явган зорчигчдод зориулсан гэрлэн дохио нь улаан, ногоон гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Улаан гэрэл ассан бол зам хөндлөн гарахыг хориглоно. Хүүхдүүд та бүхэн энэ үед ногоон гэрэл асахыг хүлээн зогсоох хэрэгтэй. Явган зорчигчдод зориулсан ногоон гэрэл асах үед зам хөндлөн гараарай. Хэрвээ чи замын гарцаар гарч байх үед ногоон гэрэл анивчиж байвал битгий яваарай. Ногоон гэрэл бүтэн асч байх үед л явах хэрэгтэй. Явган хүний зохицуулдаггүй буюу гэрлэн дохиогүй гарц. Явган хүний гарц гэсэн тэмдэглэгээр цагаан шугамар явган зорчигч зам гарах хэрэгтэй. Явган хүний гарам. Зам хөндлөн гарахад хамгийн аюулгүй газар бол явган хүний гарам юм. Учир нь явган хүний гарам нь зорчих хэсгийн дээгүүр буюу доогуур зам хөндлөн гарахад зориулсан газар бөгөөд өөрөөр хэлбэл явган зорчигчийн хөдөлгөөний чиг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй огтлолцохгүй юм. Иймээс хүүхдүүд та нар зам хөндлөн гарахдаа хэрв явган хүний гарам байвал эргэлзэх зүйлгүйгээр түүнийг сонгоорой. Хүүхдүүдээ явган хүний гармаас өөр газраар зам хөндлөн гарахдаа эхлээд зогс. Дараа нь замын хөдөлгөөнийг сайтар хар. Тэгээд сонс. Зүүн тишээ, дараа нь баруун тишээ. Дахиад зүүн тишээ хараад зам дээр машин явахгүй байгааг сайтар шалгасны дараа зам хөндлөн гараарай. Хэрв чиний гарах гэж байгаа зам огт гарцгүй байвал анхаарлаа бүр их төвлөрүүлэн дээрх дүрмээ баримтлан гараарай. Хүүхдүүд та нар зам хөндлөн гарахдаа гарцын тэмдэг тэмдэглэлтэй эсгээр зам хөндлөн гарах ёстой. Хэрвээ
гарцсан гэрлэн дохиотой байх юм бол тэр нь хүний дүрстэй ногоон ба улаан өнгөтэй байдаг. Ногоон гэрэл нь асж яхад та зам хөндлөн гарах ёстой ба улаан гэрэл нь хөдөлгөөнийг хоригдолно. Хэрвээ автомашины гэрлэн дохион ногоон, шар, улаан гэсэн 3 өнгөтэй байх ба ногоон асж явах буюу анивчж явах үед хөдөлгөөнийг зөвшөөрдөг. Шар нь асж явахад хөдөлгөөнийг хоригддаг. Улаан нь асах буюу анивчж явах юм бол хөдөлгөөнийг хоригдолно. Хэрвээ улаан шар хамтдаа асж явах юм бол дараагийн гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулдаг. Иймд зөвхөн ногоон гэрлээр зам хөндлөн гарах ёстой. Багшаа, бороо явган үний улаан гэрлээр гарах гээд байх юм. Миний үгийг ерөөсөө сонсохгүй та нэг ойлгуулад өгөөч. Бороо сургууль руугаа явахдаа гарцын энэ тэмдэг цагаан зураасыг ажиглах хэрэгтэй. Хэрвээ тэмдэг байвал энэ хоёр тэмдгийн хооронд цагаан зураас нь дээгүүрээ зам хөндлөн гарна шүү. Дараагийн гарцсан гэрлэн дохио хамт байх юм бол ногоон гэрэл асч явах үед зам хөндлөн гарч болно. Ногоон гэрлээрээ зам гараарэ. Цагаан шумаараа асгаарэ. Хүүхдүүдээ бид өнөөдрийнхөө хичээлээр зам хөндлөн гарахдаа заавал явган хүн зориулсан зориултын гарц гармаар гарах хэрэгтэйг ойлголоо. Мөн явган хүн зориулсан гэрлэн дохионы ногоон гэрлээр зам гарч хэрвээ гэрлэн дохиогүй гарц байвал цагаан шугамаараа зам хөндлөн гарах ёстой. Хэрв огт гарцгүй газар бол замын хоёр тишээ сайтар анхааралтай харж машин яваагүй эсвэл зогсож зам тавьж өгсөн тохиолдолд зам хөндлөн явах ёстойг мэдэж авлаа. Дараагийн хичээл хүртлээр түр баяртай. Урагшаа гинки яваарэ. Өглөө нэгдэж